Хамтран ажиллах ба баримт боловсруулах үйл явц. Хамтран ажиллах, бичиг баримт боловсруулахад тус болдог Google Docs-ын зарим онцлог хэрэгслүүдийг харцгаая. Google Docs-ын хамгийн гол давуу тал бол баримт бичгийг олон хүн зэрэг нэг цагт хамтарч боловсруулдаг явдал юм. 50 хүртэл хүн баримтыг нэг зэрэг засварлаж болдог. 200 хүртэл хүн нэг баримт дээр хамтран ажиллаж болно. Энэ бол бизнесийн байгууллагуудад ихээхэн ач холбогдолтой юм. Ажилтнууд 7 хоног, сар, улирал, жилийн төлөвлөгөө, тайлан, маркетинг, бизнесийн төлөвлөгөө, төрслийн санал, альбом бичиг, уулзалтын тэмдэглэл зэргийг нэг файл дээр хамтран боловсруулж санаагаа уралдуулан тусгаж үүнийг цаг товлолгүйгээр хийж болно. Тэд маргаан өрнүүлж санал оруулж чадна. Ажилтан бүр хизээ, хаана, ямар бичвэр, комент оруулсан, зассан Google Docs-д автоматар хадгалагдаж үлдэнэ. Байгууллагын хэмжээнд дундаа нэг файлын сантай байж, дотоод журам, маягт зэргийг хэн ч гэсэн хэрэгтэй үедээ орж авахар зохион байгуулж болно. Бичиг баримт боловсруулахад тусдаа зарим нэг хэрэгслийг судлаа. Юун түрүүнд баримт бичгийг алхам тутамд save давч дарж хадгалах шаардлагагүй. Автоматар хадгалагдаад явдаг. Баримт хэрхэн бүтсэн түүхийг засварсан түүхээс харж болно. Баримт боловсруулж байх үедээ ямар нэг агуулгаар хайлт хийж үзэх шаардлага гарвал Tools, Explore дарна. Хайх хэрэгсэл Google Docs-д өөр дээр нь угсрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, веб хөтөлчдөд нэмэлт цонх, нэмэлт тав нээх шаардлагагүй гэсэн үг. Хайлтын талбарт сэдвээ оруулъя. Сэдвтэй холбоотой веб, зураг, драйв доторх мэдээллүүдийг илрүүллээ. Вебүүдээс сонгож, ороход мэдээлэл шин тав дээр нэгдэж байна. Эндээс би хэрэгтэй мэдээлэлээ хуулж аваад орууллаа. Ашигласан вебсайтынхаа болон дахь хашлтын тэмдгийг дарвал ашигласан их сурвалж маань баримтын хөлд автоматар орж ирж байна. Одоо зураг сонгож баримтаа баяжуулъя. Таалагдсан зургийнхаа баруун дээд болон дахь нэмэх тэмдгийг дарвал зураг их сурвалжийн хамт баримтад орж ирсэн байна. Дараагийн нэг хэрэгсэл бол толь бичиг юм. Tools, Define дараалалаар орж Google Docs дээр угсрагдсан толь бичгийг гаргаж ашиглана. Эсвэл баримтаасаа үг сонгож тодруулаад баруун товчоо ашиглан Define сонгож болно. Толь бичиг нь одоогоор монгол хэлнээс орчуулга хийхгүй байна. Тэгэхээр англи үг бичиж хайж үзье. За ийм тайлбар гарч ирж байна. Google баримтыг Microsoft Word-ийн нэгэн адилаар гарчигжуулж агуулгын хүснэгтийг автоматар үүсгэж болдог. Үүний тулд Styles, ундаг зэсийг ашиглан баримтын нэр 1, 2, 3 дугаар төвчний гарчиг гэж зааж өгдөг байгаа. Tools, Document Outline дарж агуулгыг баримтын зүүн талд гаргавал хэсэг хооронд шилжихэд амар болно. Агуулгын хүснэгтийг үүсгэе. Insert, Table of Contents, хуудасны дугаар оруулах үгүүгээ сонгож дарвал баримтад агуулгын хүснэгт орж ирнэ. Хүснэгтийн зүүн дээд болон дахь эргүүлэгтээ сумыг дарж агуулгын хүснэгтийг тухай бүр шинжилж яваарай. Google Docs бол баримт бичгийг олон ургалчаар баялаг санаатай бичиж боловсруулахад тусалж чадна. Байгуулгын хэмжээнд дундаа ашиглаж, харилцаж, нэгэн зэрэг санаагаа уралдуулан боловсруулсан баримт бичгийн ариун сантай болоорой.